Салун гэдэг. Би болохоор доктор Ани эмнэлэгт 5 зулцаг авчирсан байгаа. Тэр 5 зулцгаа болохоор лагер дээрээсээ манай лагер дээр байшингийн гадаа төрсэн байсан байхгүй юу? Тэгээ байшингийн гадаа төрсэн байхад нь эхний хэд хоног 20 хоног асраа байж хат ээж нь өөр эзэнгүү байшин руу авч яваад тэгээ тэр авийн хүүхдүүд уг нь тэгээд яг байгалийн жамаар амьдруулъя гэхээр тэр авийн хүүхдүүд нөгөө зулцгнууд нь том болоо гүдэг болоод эхэлсэн чинь жоохон зөв бус харьцаж эхлээд зулцгнуудаар нь тоглоод хөөжгүйгээ чулуун молоо шүтээдсэн болохоор ямар нэгэн аргаар туслая гэж бодоод өөрийнхөө боломжоор тэгээд би болохоор өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэхгүйгээр төрсөн өдрийнхөө мөнгийг цуглуулж агаад тэгээд энэ зулцгнууд аварсан байгаа. Тэгээ манай доктор Ани эмнэлгийн маань захирал надаа маш том тусалж төлбөрийн хувьд бол хамгийн хөнгөлөлттэй хамгийн хямд байж боломжит үнээр нөгөө энэ эдийг маань вакцинд нь хамруулад, туулгыг нь уулгуулад, усанд оруулж өгөөд хамаг цэвэрлэгээ хийх ёстой бүх юмнуудыг хийгээд тэгж тусалсан байгаа. Одоо тэгээд энэ 5 зулцгандаа цай эзэн хайж байгаа. Тэгээд энэ манай эмнэлэг маань болохоор шинээр нэгдсэн маш цэвэрхэн үйлчлэгээ аягүй сайтай эмнэлэг байгаа. Тэгээд нөгөө нэг хүмүүсийг амьтныг яг л хүүхэд шиг ингээд хүнийг хайрлаж байгаа шиг амьтдыг хайрладаг байгаасаа гэж аягүй хүсдэг. Яагаад гэвэл хүн бид нөгөө нэг өөрийнхөө хүчээр хөдөлмөрлөд явж болох гэсэндээ амьтад болохоор нөгөө бидний гарыг харж идэг. Тийм учраас амьтдыг хайрлаж зөв зохистой харьцаж байгаарай гэж бүх хүмүүстээ уриалмаар байна.